За Албатар аймаг Дорхомдонд анхааралтай шүүхийн иргэний шүүх хуралдаа нээсэн мэдээ. За энэ шүүх хуралдаанаар за эд Экватийн хэмжилттэй ажиллаж байсан байдал тогтоох тухай хэмжилттэй иргэний хэргийг хэлсэн. За нарийн эцэг дараа шүүх хуралдааны эцэг танилцууд оролцсоор сууна. За шүүх хуралдаанд оролцож хүмүүс бүгд ирсэн хуралдаа үргэлжлэнэ. За шүүх хуралдааны нэгтгэх журмыг танилцуулъя. За шүүх тахимд орж ирэх шүүх шийдвэр уншин сонсохгүй шүүх хуралдааны тахимд хүмүүс бүгд бас шүүх хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хуралдаанд орж хүмүүс шүүхийн хүндэтгэх хуралдааны тахимд тогтоосон журмыг сахих за мөн хуралдааны аргачлалын шийдвэр сахих үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүх хуралдаанд оролцож за тайлбар зөвлөлт мэдүүлэг өгөхдөө асуудлаасаа босноо. За шүүх хуралдааны оролцсон шүүх хуралдааны журам зөрчсөн тохиолдолд дахин шүүх хуралдаанд оролцсон өртсөн сануулна. За дахин зөрчил авсан тохиолдолд за тухайн тэгдэг шүүх хуралдааны тахимаас гаргаж хууль тогтоомж заасан хариуцлага хүлээх зохицуулттай гэдэг тайлбарлая. За Экватийн биеийн байдлаар танилцъя. За адам гэсэн хариуцлаа. Скватер гэртэн таа. Гэртэн заасан хэдгээр гараа. Дөрөвдүгээр гэдэг одоо орсон суугаад скватер гэдэг. Баруурт нь. За барууртыг гайг хэлж. Гуравдугаар гараад эргэлтрээ л да. Одоо орсон суугаад хайлттай 206. За эргэлтрээ. Эргэлтрээ? 66 наадис 12 15. Хургаа авах юм блэ? Юу хавцсан биш үү? Хавцсан биш үү? Тийм л хавцсан гэдэг. Хавцалтай юм бол. 500 хэвчээ үү те? За Экватийн шүүх хуралдаанд иргэнийг нэхэмжлэгчээр оролцож байгаа. Нэхэмжлэг за хууль заасан дараах эрх үүргийг хүлээх шүүх хуралдаанд оролцсон. За хэрэг гарсан нэхэмжлийн шаардлага түүнтэй холбоотой тайлбар гаргах бодлого зэрэг ядуу гоо эрх үүрэг танилцуулж байна. За нэхэмжтэй холбоотой тайлбар гаргах хэрэгтэй. За хэргийн материалаар тэмдэглэхийн шүүх хуралдаанд оролцсон. За гэржээс мэдүүлэг агуулгах шинжээс томжуулах хүсэл гаргах хэрэгтэй. За шүүх хуралдаанд оролцсон шүүгч прокурор нарийн бичгийн дарга хууль заасан үндэслэлд тогтолцоон гаргах хүсэл гаргах хэрэгтэй. За шүүхийн шийдвэрт давзаалтах хяналтын журмаар гомдол гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцсон бэ гэвэл шүүгд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргана. За шүүгд гаргасан хэмжээний шаардлага за түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох гаргаж өгөх үүрэгтэй. За шүүх хуралдааны дээгшигч оролцно. За шүүхийн шийдвэрийг гардаа авна. За мөн шүүхийн шийдвэр бидүүлэх үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүх хуралдааныг Скватер аймаг Дорхомдонд анхаарсны шүүхийн ерхий шүүгч насан буян бий даргалж за шүүх хуралдааны нарийн хүчин дарга Бат Цэцэг за нэхэмжлэгч Экват нарыг оролцоод энэ шүүх хуралдааныг явуулна. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогч эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг судалгаа шийдвэрлэхэд эргэлзээ бүхнэл байна гэж бодвол оролцох хэрэгтэй. За өөрчлөлт татгал зохион байна одоо энэ хоёроос баггүй таривчсан аа. За хэргийг хэлчихлээ. За босч. За шүүгд гаргасан нэхэмжлээ дэмжиж байгаа юу? Шүүгд гаргасан нэхэмжлээ дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. За одоо нэхэмжлийнхаа талаар ярьчих. Ямар нэхэмжлийнхаа талаар яриа. Ямар үйл баримтыг тогтоолох гэдэг вэ? Тэтгэвртэй ороход ямар уул нь бол малчин багнаснаас энэ мал дээр байсан. Аавч ихээр сургууль үйлснээс уугаагүй. Тэгж очоод зэрэг хатанд яваад. Яг тодорхой одоо хаана байж малж ирсэн. Хаана байсныг тогтоолох гэдэг вэ? Скватерын гэртэн таасан. Зарахын замнаг. Нэг чинь дөрөвдүгээр гэдэг малчнаа. Одоо тэр хэдээс хэдэн тогтоолох гэдэг вэ яг? Уул нь 82-оос нэгэн даатгалаар надад тэгж өгсөн. За түр сууж. За хэрэг тавцсан бичиж байна. За хэмжээ хүсэлт
За их хотын хэрэглээ үйлчилгээ авлаа. За улсын төслийн оролцуулсан байвт. За Скотланд аймгийн архивын засгийн авлага байна. За жаргалын зам 1982-аас 85 онод Барцаар ажилласан их хотын цалингийн тодорхойлолт шаардлагууд юм байна. За Томцовын их хотын хөтөлбөрийн дэвтэр бол 82 оны 8 сарын 18-нд болсон хөтөлбөрийн дэвтэр байна. За 91 оныг дуустал бүгд юм байна. За их хотод 91 онд болсон 7 сарын дөрөвнөд болсон. Хөтөлбөрийн дэвтэр байна. За гэрч амар тавийн мэдүүд байна. За гэрч хөвлөцийн мэдүүлэг. За хорлоогийн Хорлоо гэдэг нь таны юу яа? Миний ээж юм өргөж авсан ээж. Өргөж авсан ээж. Аав маань хамсуу байсан юм аа. Тэгээ сүүлийн юм дээр нэг яваад тасад массан дээр хамсуу гэдэг. Хамсуу болоод байгаа юм тий. Нууд нь хамсуу. Мисинг юм дээрээ бол хамсуу. За Цэргийн Батлахай 54 44 97 гэсэн дугаартай байсан. Самзай 1960 сарын 12. Эцэг Тамжав. Навинт оны 8 сарын 31-нд яасан юм уу? Навинт оны хэдэн сард хэрэгт явсан? 6 сарын 23 сард явсан юм тий 23-нд яваад. Тэгээд 88 оны 6 сард алдсан юм тий. Yeah. За шугуу тасалээ.